За сайн бацгаана уу. Иргэн Батцх байна. За миний хувьд өнөөдөр үндсэн хуулийн төсөл хандж байна. Бидний хувьд одоо барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Одоо бидний сайн мэдих сэлэв дэд төвийн одоо ажил байна. Энэ дээр тендерүүд нь зарлагдаад одоо явж байна. Энэ дээр нь Монгол компани нэгч ороогүй. Дандаа хятадын компаниуд 15 компани ороод энэхүү одоо тендерийн эхний 1-2 дугаар багцыг авчаад байна. Одоо 2 дахь багц буюу одоо 3-4 дугаар багц нь зарлагдаж байна. Энэ дээр нь бас л маш өндөр дүнтэй буюу 400 тэрбум, 600 гаруй тэрбум гээд маш өндөр дүнтэйгээр тендерүүд зарлагдаж байна. Энэ тавьсан босго энэ дүн нь өнөөдрийн одоо үндэсний дотоодын компаниудыг оролцох боломжгүй болгож байна. Жилийн одоо дундчаар 136 тэрбумын борлуулалттай байж энэхүү тендерт оролцох боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр тийм хэмжээний борлуулалттай компани өнөөдөр Монголд бол барилгын компани дотор маш ховор байгаа. За энэ тендерийг туслаад дахиад тендер зарлая гэхээр энэ төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дахь одоо 13.1-1, 13.1-2 зааснаар энэ тендер дахин зарлах боломжгүй гэдэг одоо ийм асуудал үүсэж байна. Энэ тендерийн одоо дахин одоо зарлуулах шаардлага бидэнд байна. Цаашдаа ч гэсэн энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаа ажлуудыг одоо хийхэд энэ төрийн одоо хэмнэлтийн тухай хуулинд бидэнд цаад болж байна. Монгол улсын үндсэн хуулийн 5-4 дахь хэсэг зааснаар төрийн үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн нэгж бүх одоо хувийн хвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгыг нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байгаа. Энэхүү одоо заалтыг төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-ийн 13.1-2 заалтууд нь одоо зөрчөөд байна гэдгийг одоо үндсэн хуулийн төсөл хандаж одоо тогтоолохоор одоо хандаад байна. За энэхүү одоо 13.1-1 заалт нь батлагдсан төсөл арга хэмжээний худалдаа авах ажиллагааг жил бүрийн 5 сарын 31-ний дотор бүрэн дуусгана гэсэн байгаа юм. Тухайн хугацаанд одоо худалдаа авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол төсөл арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэнд тооцохоор одоо ингээд заасан нь бол одоо үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж одоо миний зүгээс үзэж байна. Энэ үндсэн хуулийн зэвс бол тодорхой энэ өгсөн энэ хүсэлтийг хуулийн хугацаанд эргээд хариу өгнө гэж итгэлтэй байна. Тэгээ энэ хуулийн хугацаанд хариу өгөөд за энэ төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-1, 13 дугаар зүйлийн 1-2 гээд энэ заалтуудыг үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэг заасан зохицуултыг зөрчсөн болохыг одоо тогтоогоод ингээ явхад цаашдаа энэ тендерүүдийг яг энэ 5 сарын 31-ээс хойш зарлагдаад ингээд үйл ажиллагаа хэвээ явагдах боломж нь бүрэн хангагдана л гэж үзэж байгаа.